Галзуу кино суугтаа тавтай мөрөл манайхан. За бүгдээрээ тавлах сайхан уу. Энэ удаад хэдүүлээ нэг хуучны галзуу киног сонирхоод үзнэ гэж. Ямар кино вэ гэхээр 2002 онд гарч байсан Gangs of New York. За хуучны луугруудын тоглосон те энэ кино галзуу учраас хэдэн бураанууд нь ярьж өгөхөөр сонгосон байгаа. За тэгээд энэ хүү дугаарыг маань хамтрагчаар бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипс аваад задлаад хоч. Та нар маань тэгээд лайкаар бомбогдоод өгөөрэй. Бас сабадрагвал сабадарч нэгдээрэй. За тэгээд галзуу кино Instagram хуудасаа бас дагаарай манайхан. Ингээд энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За 1846 он Нью-Йорк хот. Амстердам валан хүүд Авас санваартан хочид валан хүзүнт нь сатаныг деважингаас хөөсөн Михаил Сахиусын тэнгэрийн зураг бүхий зүйлд зүүж өгөөд хөтлөөд гарч ирж байгаагаар кино эхэлнэ. Гартаа том төмөр загалмаа барьсан тэрнийг зэр зэвсгээ бэлтгэж байгаа залуусын хажуугаар өнгөрөхөд цаадуул нь араас нь дагцгаана. Тэд бол Нью-Йорк хотын доод Манхэттен дэх үгсэн молдогчингууд бүлэглэлийнхэн байна. За нөхдүүд католик шашинт Ирланд цагаачтаас бүрдсэн бүлэглэл юм байна. Тэд нутгийнхан гэгддэг унган Америкчуудын англо-протестант холбоо гэх бүлэглэлтэй шийдвэрлэх тулаан хийхээр явж байгаа нь энэ. Хоёр бүлэглэлийн ялсан нь Манхэттны ядуусын хороолол оршдог 5 points гэх дүүргийг бүхэлд нь захирах байлаа. Тэднийг гудамжинд гарч ирэхэд гудамжны эсрэг талаас ярагчин Бэйл хочид Уильям Каттинг залуустайгаа ирж яваа харагдана. Тэд тооны хувьд хавгүй олон бололтой. Тэгсэн ярагчин Бэйл молдогчингуудыг доромжлоод эхэлсэн дудалгүй үгсэн молдогчингуудын бусад салаанууд тулааны талбарт ирцгээж тооны хувьд тэнцээд ирнэ. За ингээд хоёр тал хэн нь 5 уулзварын эзэн болохоо шийдэхээр шийдвэрлэх тулаанд орцгооно. Тулааны явцад санамартан хожид ваалан ярагчин Бэйлийн гарт амиа алдаснаар үгсэн молдогчингууд тулааны талбараас угарцгаана. Над руу харцгаа. Миний хутганд хэн амиа алдасныг харцгаа. Аава, босолдоо. Аава. Хүмүн. Хизээч битгий. Харц буруулж бай. Энэ бүхэн удахгүй дууснаа санвартан. Хурдан дуусах. Үхэгсдийн чих болон хамрыг шагнал улган тасдаж авч болно. Харин энэ хүний цогцсонд нэгч хүн гар хүрч болохгүй. Нэгч хүн гар хүрэхгүй шүү. Тэр нөгөө ертөнц рүү хүндэтгэлтэйгээр явбал зохилтой. Жаала, над руу хар. Наадхаа асрамжийн газар таваач. Боловсралтай хүн болно биз. Тэгсэн Амстердам хүү мөчөөгөө өгсөнгүй. Авыг нь алсан хутгийг аваад тэндээс зугтааж хутгийг нэг газарт нууж өөрөө баригдлаа. Тэр мөчөөс эхлээд үгсэн молдогчингууд бүлэглэл тарж цаашид хинч энэ нэрийг дурдж болохгүй гэдгийг ярагчин Бэйл хатуу тушаана. За тэгээд 16 жил өнгөрч Амстердам хүү том залуу болжээ. Зэрэгэлдэх хотод байдаг хатуу чанд хараа хяналт бүхий сүмийн асрамжийн газар өссөн Амстердам тэндээс гарсан даруйда шууд 5 уулзвар дүүрэг рүү очлоо. Энэ үеэр Америкт иргэний дан эд өрнж байсан учраас Абрахам Линкольн ерөнхийлөгч зэрэг татлаг зарласан байжээ. Ингээд Нью-Йоркийн унган иргэдээс олон ирчүүд дайнд татагдаад явсан бол зөрөөд маш олон ирландчууд Нью-Йоркод цагаачлан ирэх болж үүнд ярагчин Бэйл тэргүүтээ нутгийнхан ээлэрхий дургуутсч байлаа. Тиймээс хөлөг онгоцноос буух цагаач ирландчуудыг тэд чадах чинээгээрээ дарамтлан тохурхахыг оролдцгаана. Амстердамыг ирэхэд тэд бас л цагаач гэж хүлээж авцгаана. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд ярагчин Бэйл Нью-Йоркийн нөлөө бүхий томчууд улс төрчидтэй ойртож дотноссон байж. Мань хүнийг ирэхэд тэнд бүх зүйл хуучнаасаа дордсон юм шиг харагдана. Ингээд Амстердам хуучин амьдарч байсан газартаа очиод нуусан байсан ярагчин Бэйлийн хутгийг олж авлаа. Аавыг нь алсан энэ хутгаар Амстердам ярагчин Бэйлийг ална гэж шийджээ.
За тэгсэн хоёр залуу ирж худаг тулгаад тэрнийг дээрэмдэх гэж оролдсонд Амстердам нөхдүүдийг амархан буулгаж авна. Тэгсэн нэг нь Амстердамыг таниад багт нь тэр нь туслах гэж оролдож байсан гэдгээ хэлэхэд Амстердамч бас танилаа. Залууг Жониг нь ингээ Жони мань хүнийг дагуулад таних аргагүй өөрчлөгдсөн дүүргээ нэг бүрчлэн танилцуулдаг. Жони тэрэнд 5 уулзвар хавийн олон жижиг бүлгэллүүдийг танилцуулж тэднэр бүгдээрээ ярагчин биелд татвар төлж тэрэнд хүчин зүтгэх болсныг хэллээ. Бас үгсэн молдогчин гэдэг нэрийг тэр хавьд дурсахыг хатуу хориглосон гэдгийг нутгийнхан жил бүр үгсэн молдогчин бүлгэллийг дарсан өдрөө баяр болгож тэмдэглэдгийг Жони бас хэлнэ. Тэдний ярилцаж байгааг Амстердамын аавын найз ламтан хожид Волтер хараад зогсож байна. Тэгээд тэдний явтал халаасны чадварлах хулгайж Жениг их эмэгтэй таарад ойр зураг ярилцаж өнгөрөхдөө Жонигийн цагийг хулгайлаад аваад явчихна. Оройн Амстердам Жони хоёр нэг шатаж байгаа байшинтай таарлаа. Төмрийг унтраахаар ирсэн хоёр өөр гал командын баригад ажиллаа булаацалдаад зодолдож эхэлсэн учраас тэд энэ боломжийг ашиглаад шатаж байгаа байшингаас хулгай хийхээр шийдээд дотогшоо орцгоно. Ингээд хулгай хийх үедээ Амстердам Жонигийн амийг аварснаар тэрний итгэлийг олж Жонигийн харьяалагддаг бүлэглэл дээр ирнэ. Тэгээд тэд хулгайлсан эд зөвлөсөө бүлэглэлийн босс төгсөн ч мөнгө хуваах дээрээ санал зориулдаж байрцалдаж авах шаглаа. Энэ үеэр нэг цагдаа орж ирсэн нь Амстердамын аавын баруун гар байсан жаргалтай хожид Жак байлаа. Тэрээр дүүргийнхээ жижиг гарын бүлэглэлүүдээс татвар хурааж хариуд нь гэмт үйлдэлүүдийг нь зүгээр өнгөрөөдөг байж Амстердам таньсан ч Жак тэрнийг таньсангүй. Тэгээд Жак ширээн дээр байсан юмнуудыг бүгдийг нь малгайдаа хийж өмсөд баярлалаа залуусаа. Хэрэг төвгөөс хол угаараа да гэд гараад явлаа. Нутгийнхан санвартан Валлоныг алсны баяраа мод гудамжин дэх хятадуудын байранд тэмдэглэхээр болсныг Амстердам олж мэдээд ярагчин биелийг тэнд зөвл дуусгахаар төлөвлөнө. Хятад бүлэглэлч нутгийнхныг үзэн яддаг учраас Амстердамд биелийг алхтан туслахаар болцгооно. Оройн Жонны бүлэглэлийнхэн татварыг төлөхөөр ярагчин биел дээр очлоо. Энэ үеэр биел Жонитай хамт ирсэн Амстердамыг харна. Шатаж байгаа байшингаас Амстердам Жоныг аварч гарч ирэхийг анзаарч битүүхэндээ үнэлсэн нь тэр байж. Тэгэд биел Амстердамыг өөрлөвгөө дуудлаа. Ойртож ирэхдээ Амстердам тэрний ардхан талд аавынх нь жаазтай зураг байгааг. Зурган дээр аавынх нь амиа алдсан 1846 оныг хадсан байгааг анзаарна. Бас аавд нь хүчин зүтгэдэг байсан Макглойн гэгч одоо биелийн итгэлтэй туслах болсныг танилаа. Найз чинь миний нүдрөө ихцэлж харахгүй юм. Хүндэлмээр чанарч биш шүү Жони. Хинч таны нүдрөө ихцэлж харж чадахгүй шүү дээ биел. Тэр тусмаа таныг хөдөр тоглож байгаад. Тэгэд биел Жонид тэдний бомбонд Португалийн хөлөг онгоц 3-7 хоног карантинд байна гэдгийг хэллээ. Тэгээд бомб хавийн Daybreak Boys гэх бүлэглэл тийшээ халтахаар төлөвлөж байгаа учраас тэднээс өрсөж тийшээ дайрахыг Жонид даалгалаа. Хэрвээ бүлэглэл нь энийг хийж чадвал тэдэнтэй илүү ойр ажиллана гэдгээ хэлсэнд Жониж баярлж байна. Хөөе, чи нэр чинь хэн блэ? Би юу? Амстердам ирэх мэ. Тэгвэл би Нью-Йорк байна. Дахиж миний дэргэд гар хоосон ирээд үзээрэй. Надтай хамт байхыг хүсвэл мөнгө төлдөг байх ёстой. Жони, над найз аваад яв. Амийг чинь дахиад аврах чинь билүү? Хэн мэдлээ? Ингээ Жони залуустайгаа манан дундуур хөвсөөр Португалийн хөлөг рүү нууцаар нэвтэрцгэн. Тэднийг ирэхэд Daybreak Boys-ийн хөлгийг аль хэдийн тоноод хөлгийн ахмад болоод ажилтнуудыг алжчихжээ. Ингээд гар хоосон буцах болсон залуус яхаа мэдэхгүй сандрахад Амстердам тэдний нүдэн дээр амьсгал хураасан хөлгийн ахмадын цогцсыг авч шаваад ангаахын мэс заслын оюутнуудад зарчихна. Бомб тавцаа шинэ харгас бүлэглэл бий болж хөлгийн ахмадыг алаад цогцсыг нь зарсан тухай мэдээ сонингоор гарсанд биел тэднийг битүүхэндээ тоож эхэлнэ. Тэднийг өөр дээр нь гар хоосон ирээгүйд тэр сэтгэл хангалуун байна. Харин туслах нь болох Макглойн энийг дургүй хүлээж авч байна. Тэгээд тэр Амстердамыг хил амаар доромжилсанд уралсан Амстердам тэрнтэй зодтолдохоор болсонд бусд нь шууд л нөхдүүд дээр бооцоо тавьж эхэлцгэн. Ингээд шаггүй тулаан чулгаа харуулсан Амстердамыг биел их тоож дэрэгдээ авч явах боллоо. Амстердамч тэрэнд өөрийгөө Ирланд хүн гэдэгч
Америкт өссөн учраас Ирландын талаар юу ч мэдэхгүй. Асрамжийн газар хүүхдийн шоронд өссөн учраас шаггүй тулаанч гэдгээ хэлнэ. Бийл хариуд нь өөрөө тэрнтэй адил хүүхэд насыг туулснаа хэлж 5 уул зүр болоод тэр хавийн бүх бүлгэллүүд тэрэнд татвар төлж бүгд тэрэнд хүчин зөвтгөдэй гэдгийг сануулдаг. Энэ үеэр иргэний дан үргэлжилж цэрэг татлахын комиссийнхан өдрийн 3 хоол гайгүй цалингийн нөхцөлтэйгээр сайн дураар цэрэгт явах залуусыг урайлан дуудаж байлаа. Гэвч Нью-Йоркийн гэмт бүлгэллийн гишүүдээс нэг ч хүн цэрэгт элсэж Абрахам Линкольны төлөө тулалдахыг хүсэхгүй байна. Нэг өдөр Амстердам гудамжинд явж байгаад халаасны хулгайч Дженнитэд харчихлаа. Тэгээд хичнээн болгоомжуулсан ч яаж чадалгүй халаасаа хуулчихна. Амстердам уурлаад тэрнийг дагаж автобусанд суусанд Дженни тэнд аль хэдийн нэг хүнтэй танилцсан ойр зүрэг ярьж анхаарлыг нь сарниуланга халаасыг нь уугаж байдаг. Мань хүн дагаж явсаар нэг байшингийн гадаа очтол нөгөөх нь гэрийн үйлчлэгчийн хувцас өмсөд додогшоорж байна. Тэгээд байшингаас гарч ирэхэд нь барьж аваад аавынх нь үлдээсэн медалийг өгөхийг шаардсанд Дженни ихэндээ эсэргүүцсэн ч дараа нь дуртай дургүй өглөө. За тэгээд тэд ойр зүрэг ярилцаж хэсэг алхаад салцгаана. Тэгээд Амстердамыг биел болоод тэрний залуустай хамт явж байтал ламтан хожид Волтер таарч тэрнийг их сонирхно. Волтер битүү хүндээ мань хүнийг санваартан хожид Валны хүү гэдгийг гадарлаж байлаа. Байранда ирсэн хоноо биел тэрэнд гахаймах яаж ивдэхийг болоод гахаймахны бүтэц хүнийхтэй хамгийн ойролцоо байдгийг хэлж өгнө. Тэгээд хүний хаан нь хутгалвал амийг нь тасалж болохыг зааж өглөө. Амстердамч хутгийг гайгүй эзэмшдэг болохоо тэрэнд харуулж заасан бүхнийг нь хурдан сурдаг. Орон билег тэр дүүргийг хариуцсан засаг дарга Уильям Твид гэгч дуудаж уулзна. 5 уул зүгээр хавьд гэмт хэрэг гарч байгаа талаар гомдлоод ирж байгаа учраас ямар нэг зүйл хийх хүсэлтэйгээ Твид биелд хэлсэнд тэр ч хүсэлтээр нь 4 хүнийг гэмт хэрэгтэн хэмээн цоллож олонний нүдэн дээр дүүжлэхээр болдог. Ингээд хэд хоногийн дараа Бээлийн захиалгаар 4 залуу сайн дураараа дүүжлүүлэхээр болж бусадтайгаа салах ёс хийгээд олонний нүдэн дээр дүүжлүүлцгээе. Сайн дураараа дүүжлүүлж л байдаг За тэгээд цугласан хүмүүс ч бүгд тэдэнд алга ташин баяр хүргэж байгаа харагдана. Гажиг гарууд үгүй юу? Оройн нэг сүмээс шинэ хүмүүс татах зорилгоор нийтийн бүжиг зохион байгуулсанд Джонни Амстердам хоёрч залуустайгаа очно. Тэгээд бүжиг эхэлсэнд санвартан Дженнигээр бүжгийн хосыг нь сонгуулсанд Дженни мань хүнийг сонгоотхно. За тэгээд тэд бүжгэлсэнд Дженнид талтай Джонни тэндээс урамгүйхэн гараад явлаа. Оройн Амстердам Дженнитэй дотносох гэсэн ч тэрнийг өмнө нь Бээлтэй холбоотой байсныг мэдээд ууралж хөөгөөд явуулдаг. Хотод мөнгө олж байгаа бүхэн Бээлд төлбөр төлдөг байж тэр бүхэл хууль бус боксийн тулаан хүртэл мөрийнийхөө тодорхой хувийг нөхөрт өгдөг байна. Нэг удаа боксийн тулааны үеэр цагдаа нар орж ирээд зогсоосонд Амстердам нэгийг сэтгэж хуулинд хот дотор мөрийтэй боксийн тулаан зохион байгуулж болохгүй гэсэн юм чинь хотоос гарвал болно үстэй. Гэж асууснаар Бээл бомб дээр мөрийтэй тулаанаа зохион байгуулах болжээ. Энээс болоод Бээл Амстердамыг улам илүү үнэлсэн бол энэ бүхэндээ зэрэгцээд Амстердамын нэр хүндэж хотод баг багаар өсөж эхэллээ. Энэ зуур Ирландчууд араараасаа Нью-Йоркод ирсээр байна. Улс төрчид шинээр Америкийн иргэд болсон цагаачдын саналыг сонгуулиар өөрсдийн талд өгүүлэхийн тулд тэднийг зориуд ихээр навчирч угаад Бээл дургүй байдаг. Нью-Йоркод дөнгөж ирсэн Ирландчуудын зарим нь уучраа мэдэхгүй цэрэг татлахын хуудсанд гарын үсгээ зурж шууд фронт руу явж байлаа. Тэднийг тулааны талбарт хүргэх хөлөг онгоцонд суухтаа зэрэгцээд амиа алдсан цэргүүдийн цогцтой авснууд зөрөөд онгоцноос бууж байлаа. Оройн Амстердам Бээл болоо тэрний залуустай хамт жүжиг үзэж байна. Жүжигт Америкийн ерөнхийлөгч Абрахам Линкольн ард түмнээ нэгтгэх гэж байгаа тухай өгүүлсэнд Бээл болоо тэрний залуус төлөвлөсөн ёсороо тэдэн лөө ялзарсан ногоо шидэж эхэлцгээв. Тэгсэн энэ үеэр нэг хүн тэднийг чиглэж ирээд Бээлийг алахаар бууцсанд энийг анзаарсан Амстердам дайраад Бээлийн амийг аварлаа. Шархацсандаа ууралсан Бээл тэрнийг хэний хүн болохыг нь байцаасан ч цаадах нь шархаа даалгүй амьсгал хураачихна. Тэгээд Бээл амийг нь аварсанд малгайгаа авч талархал илэрхийлсэнд Амстердам ч хариу талархал илэрхийллээ. За сори байж гараа борон танартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 аз тэнг тодруулах гэж байна.
За дараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 100000, 20000, 100000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Заналт дайсныхаа амийг аварсандаа дотроо харамсаж байсан учраас мань хүн тэндээс буушгуухан явна. Гэтэл ламтан хожид Уолтер тэрэн дээр ирээд бариад авна. Чи энэ улсад байгаа бусад тэнийг Ирландууд шиг бүхнийг хүчээр шийдэх гээд оролдоод үзэлдэ. Би ийм зүйлдээ санал нийлдэггүй учраас аавтаа ч нийлдэггүй байсан юм. Хэрвээ чи хүчтэй биш бол ухаалаг байсан чинь дээр чамайг биелдэ ингэтлээ додонсож байгааг чинь хараад хитрхи ухаантай. Эсвэл хитрхи тэнийг хоёрын аль нь болохыг мэдэхгүй байна. Гэхдээ аав чинь ард түмнээ хайрладаг хүн байсан юм шүү. Тэгээд тэрнийг авахд Амстердам хэлэх үггүй боллоо. Оройн биел болоо тэрний залуус нөхрийг амьд гарсныг тэмдэглэж байтал Жэни ирж шархыг нь боож өгсөнд Амстердам битүүхэндээ дургуутсан. Тэгээд уурандаа тэндээс гарч Жэнитэй муудалцсан ч эцтэй эвлэрээд хамт хонцгоно. Тэгсэн өглөө нь орных нь хажууд биел сууж байсанд Амстердам цочно. Чи хэдтэй Амстердам? Мэдгүй. Сайн мэдэхгүй байна. Би 47-тай. Юу намайг ийм удаан амьд явахд хүргэсэн гэж бодож байна. Айдас. Би хүмүүст айдсыг төрүүлдэг. Миний юмыг авал би гарыг нь тасддаг. Намайг доромжлол би хилийг нь сугалдаг. Миний өөдөөс босвол би толгойг нь аваад шонд өлгдөг. Ингэж байж эмх цэгц тогтдог юм. Гэтэл сая нэг муу хулчгар хинч биш нэгний гарт үүхэх төглөө. Тэгсэн бол харамсалтай юм болохгүй юу? Би хамгийн сүүлийн хүндлүүл зохих хүнийг 15 жилийн өмнө алсан. Чи тэр хүний зургийг харсан биз дээ? Санвартан бид хоёр адилхан зарчимтай байсан юм. Бидний шүтлэгэл өөр байсан. Тэр надад энэ сорвиг өгсөн. Хамгийн сүүлд сайн зодуулсан минь тэр байлаа. Нүүр минь хавдчихсан. Гэдсэндээ шархтаж хавирг хугарсан байлаа. Тэр намайг зүйл дуусгахаар ирэхэд би нүд рүү нь харж чадахгүй байсан. Тэгээд тэр намайг амьд үлдээсэн юм. Тэр бол агуу хүн байсан. Тиймээс би харц далдирсанд харамсаж нэг нүдээ ухаж тэрэн лөө явуулсан юм. Тэгээд эцэст нь би шийдвэрлэх тулаанд тэрнийг алсан юм. Тэр хүнийг алснаа би мартаж чаддгүй юм да. Надад хизээж хүү байгаагүй. Бурхан чамайг өршөг. Тэгээд гарч явахт нь Амстердам бодолд автсаар үлдлээ. Эннээс эхлээд Амстердам худах шидэх дасгалаа тууштай хийж эхэлдэг. Энийг нь ламтан хожид Уолтерч анхааралтай ажиглана. Удалгүй хятадуудын цэнгэний газарт нутгийнхан өгсөн молтогчингуудтай хийсэн агуу тулааныхаа 16 жилийн ойг тэмдэглэцгэн. Мань хүнч тэр үеэр биелийг олонний нүдэн дээр алхахаар хатуу шийдсэн байлаа. Тэгсэн мань хүнд Жэнийг алдсандаа шарн хөдөлсөн Жонни биел дээр очиж тэрнийг Санвартан хожид Валлоны хүү гэдгийг хэлчихнэ. Тэгээд Амстердам тэрнийг алах тохиромжтой цагийг хүлээж байгааг хэлсэнд биел ууралсандаа Жоныг хаалгах шахдаг. Удалгүй өөрийгөө илчлэгдсэн гэдгийг мэдээгүй Амстердам ирээд Жоныг зөрөөд гарч явахыг харна. Тэгээд Амстердам өөртөө нь хувилдсан хятад залуутай харц солилцоод нэг ширээнд очиод суулаа. Удалгүй эсрэг талын ширээнд биел суугаад бусад залуустайгаа ойр зургийн зүйлсийг ярьж ямар нэг даалгавар өгч байна. Тэгсэн удалгүй тайзан дээр биелийг өрсөнд биелч олонний өмнө гарч үзүүлбэр үзүүлэхээр боллоо. Тэгээд тайзан дээр бүжиглж байсан хятад бүжигчний эргэн тойрон руу худах шийдсэнд бүгд уух альцгаана. Удалгүй хүмүүс өөр үзүүлбэр үзүүлэхийг шаардсанд биелч хуучны хамтрагч Жэнийг ураад тэрэн лөө худах шидэж үзүүлбэр үзүүлж эхэлнэ. Тэгсэн нөхөр ердийн үзүүлбэрээс илүү түрэмгий байсанд Жэни Амстердам хоёр битүүхэндээ болгоомжлцгаана. Ингээд үзүүлбэрээ дуусгасан даруйда биел хятад хөгжимчдийг хөөж гаргаад Америк хөгжим тоглож ирэхийг тушаадаг. Ингээд Амстердамын төлөвлөгөө бүтлгүйдэж бүх хүмүүс тайзны өмнө шавсанд Амстердам биелийг хайна. Тэгээд биелийг хараад өгөж очоод хутгаа шидэхээр бэлдэнэ. Ингээд биелийг хүндтгэлийн хундаг өргөхөр болоход Амстердамч төлөвлөснөөрөө тэрэн лөө хутгаа шидээд бууга гаргаж ирнэ. Гэвчний хүлээжүүлсэн биел шидсэн хутгийг нь цохиж холдуулаад бууга гаргахаас өмнө хутгаа шидэж гидсэнд нь зоолоо. За тэгсэн биелийн залуус тэрнийг бариад авна. Би та нарт Санвартан Валлоны хүүг танилцуулж байна.
Энийг би жигүүр дороо авсан ч тэр надад ямар хариу барьж байгааг харцгаа. Нэг удаа миний амийг аварсан нь дараа нь өөрийн гараар алахын тулд байж хүн шиг тулалдахын оронд эцгийнхээ нэрийг гутаалаа. Ингээ залуус нь мань хүнийг ширээн дээр хэвтүүлэхэд би л дээр нь гараад энэ шин махыг сайтар давтаж зөөлрүүлэх хэрэгтэй гэд улаангаал зүмөргөж эхэлд юм байна. Айд сандарсан Женни юу ч хийж чадахгүй л байна. Харин тэнд байсан хүмүүс баярлан хуухайлцгааж Амстердамын эд эрхтнүүдийг нэг нэгээр нь сугалахыг шаардаад хашгирцгаана. Зүрхийг нь наадхийнхаа зүрхийг сугал. Зүрхээ энэ жалд зүрх гэж байхгүй. Тэгвэл наадхыгаа алаа. Наадхыгаа алж. Тэр миний гард үхэх гавьяаг үхэн. Тиймээс тэр та нарын дунд ичхүүрээ тайж амьдраг. Тэр бол ярагчшин биел. Миний амьд үлдээсэн цорын ганц хүн байна. Тэгээд тэр улаасгсан хутгаар хацрыг нь түллээ. Орон Женни өөрөөс нь өөр хинж мэдэхгүй нэг нууц булшинд нэг мэс засалчийг нууцаар дуудаад Амстердамын худагны шархуудыг оюулж амийг нь аварна. Заннаас хойш Женни Амстердамыг асарч дэрэгдээс нь алхамж холдсонгүй. Энэ зур Женни ухаан нь орж гарч байсан Амстердамд 13 тагаас хойш хулгай хийж биел долсон мөнгө өгөхдөө баг-багаар цуглуулсаар $215 болсон гэдгээ. Бас хөл дээрээ босхоор нь Калифорниагийн Сан Франциско руу явахыг хүсэж байгаагаа хэлдэг. Удалгүй тэдэн дээр ламтан хожид Уолтер ирлээ. Тэгээд Амстердамд аавынхын цогцсоос салгаж авсан эвхдэг сахлын худахыг өгнө. Хэсэг хугацааны дараа Амстердамын гудамжинд гарч ирэхэд бүгд тэрнийг болгоомжлонгүй харцгаана. Харин мань хүн чигээрээ алхасаар 5 уулзаврын төвд очиж үгсэн молдогчин туулаа өлгөчхөд явсанд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гайхацгаана. Тэр үгсэн молдогчин туулааг цагдаа Жак Билийн өмнө авчираад ямар нэг тулаан үүсгэж хууль дүрм зөрчихгүй байхыг сануулна. Чи яг юугаа яриад байгаа юм бэ? Ийм байна. Надад чиний юу бодох чинь хамаагүй. Харин өөр хинч биш. Зөвхөн чи өөрөө яваад энэ гэмгүй бяцхан туулайг алсан хүнийг олж шийдэхийг би тушааж байна. Ойлгомжтой юу? За тэгсэн Жак шууд үгсэн молдогчин бүлгийнхэн байрлж байсан газар доорх байр руу очино. Тэгэд Амстердамыг барихаар хөөсөнд Амстердамч отож угаад араас нь гарч ирээд боогод алчихна. Тэгээд цогцсыг нь гудамжны голдох шонгоос өлгсөнд дүүрэг даяараа сандарцгаана. Тэр өдөр Жонни болоо тэрний залуус Амстердамыг олж ирээд тэрнтэй уулздаг. Тэд нар бүгд ирландчууд учраас мань хүний доор нэгдэхэр сэтгэл шул удацгаана. 7 хоног бүр энд 15,000 орчим ирландчууд ирж байхад би нутгийнхнаас айн гэж байхгүй. Хэрвээ бид нэгдэж чадвал хүчрхэг бүлэглэл болж чадна. Бидэнд айран байна. Гол нь ганцхан оч үсэрхэл хэрэгтэй байна. Тэгвэл бүгд нойрноос сэрнэ. За тэгсэн Жонни өөрийг нь барьж өгснөө хэлсэнд Амстердам тэрнийг 5 уулзавраас бүрмөсөн явахыг тушаалаа. Тэгсэн оройн Билийн баруунгаар Маккелойн тэрнийг барьж аваад Бийл дээр дагуулад ирлээ. Бийл тэрнийг юу сэдэд байгааг асуусанд Жонни Билийн талд гэдгээ хэлж мэдэн бодилна. Тэгсэн тэрэнд итгээгүй Бийл нэвширтлэн зодоод 5 уулзаврын төвдөх хашааны төмөрөнд сүлбээд үлдээдэг. Амстердамыг ирэхэд Жонни ямар ч найдваргүй болжээ. Тэр Амстердамаас өөрийг нь зүйл тусгаж өгөхийг гуйсанд аргагүй байдалд орсон Амстердам туханд нь сум зоогод дуусгадаг. Тэгээд маргааш нь Амстердам залуустайгаа Жоннигийн өшөөг авахын тулд сүм дөмөргөл үлдээд гарах гэж байсан Маккелойныг олоод очино. Тэрнийг сүмд хар арстан оруулсан байгааг харсан Маккелойн ууралсанд Амстердам тэрнийг нутгийнхантайгаа очиж мөргөл үлдэхийг сануулад хөөно. Ууралсан Маккелойн санвартанд хандаж хар арстныг сүмээс хөөхийг сануулсанд харин санвартан тэрнийг ухаан алдтал нь цогтлоо. Тэр шөнө Бийл болоо тэрний хүмүүс толгоогоо боосон Маккелойныг дагуулж үгсэн молдогчингуудын байранд ирсэнд Амстердамч ирландчуудаа цуглуулад тэднийг хүлээж байлаа. Гэхдээ тэдний ихэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд байгааг харсан Бийл хүч тэнцүү тулаан болохгүй гэдгийг ойлгоно. Сэтгэл хөдлөм харагдаж байна. Та нарыг бэлэн болохоор бид ирцгээе да. Тэднийг буцаад явхад Амстердамч сүмд байрлж хүчээ зузаатгана. Энэхүү үгсэн молдогчин бүлэг эргэж сэргэснээс гадна тэд буу зэвсэгтэй болсон учраас хэнч тэдэн лөө дураараа халдаж чадахгүй болжээ. Удалгүй тэдэн дээр улс төрч твэд ирээд сонгуульд ирландчуудын саналыг өөрийнх нь төлөө өгүүлнэ гэвэл Билийн эсрэг хамтдаа тэмцэж болох юм гэсэн санал тавилаа. Хариуд нь Амстердам өөрийг нь амиалдсан Жакийн оронд ламтан хожид Уолтерийг дүүргийн шериф болгох саналыг дуулгалаа. Ингээд Уолтер шинэ шерифийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөж эхэлнэ.
За тэгээ сонгуулийн өдөр болоход Билл хамгийн түрүүнд хятад гудамжинд очиж бүгдийг нь дайчлаад өөрийн талын нэр дэвшигчд саналыг нь өгүүлэхээр хөдөлгөж эхэлнэ. Нөгөө талд үхсэн молдогчингийн Ирланд чуудаж хөдөлгөж болох бүх хүнийг хөдөлгөж ламтан хожид Уолтерийн төлөө санал өгүүлэхээр ажиллацгаана. Удалгүй сонгуулийн дүн гарч Уолтер дүүргийн шин шерифээр сонгогдлоо. Үүнд уурлаад байж ядсан Билл гахаан толгой аваад шууд Уолтер дээр очино. Энэ нь халз тулаанд дуудаж байгаа хэрэг учраас Уолтерч гараад очино. Уолтер тэрнтэй эхлээд боловсон хүмүүс шиг ярилцах хүсэлтэйгээ хэлээд дагуулад явхад Билл нуруулуун авраг том заазуураа заочхно. Тэгэд муныг нь аваад дээр нь өөрийг нь илэрхийлсэн нэг зураас тавиад тархийг нь хаг цогчход яваад өглөө. Нөгөө талд Амстердам болоод тэрний үгсэн молдогчингуудын тусламжтайгаар сонгуульд ялалт байгуулсан твид баяраа тэмдэглэж байна. Тэгсэн туслах нь ирж Билл Уолтерийг алсан тухай мэдэгдлээ. Сонгуулиар сонгогдсон шерифийг алсныг нь сонссон твид ууралж шууд Биллтэй уулзна. Хариуд нь Билл тэрнийг дахиж 5 уулзварт ирэх юм бол өөрийн гараар мөчлөнө гэж сүрдүүлээд хөөгөөд явуулдаг. Удалгүй Амстердам болоо тэрний залуус католик сүмэс Уолтерийн оршуулгын цуваг хөдөлгөж хот дундуур явцгаана. Тэгээд хамтдаа Биллийн байрны гадаа ирээд халз тулаанд дуудсанд Биллч дуртай хүлээж авдаг. Энэ үеэр иргэний дайн улам ширүүсч байлаа. Тиймээс Нью-Йоркийн залуусыг хүчээр цэрэгт татах ажил эхэлнэ. Гэвч үүнд дургуутсан хотын иргэд цэрэг татлахын комиссийн эсрэг дайрч орсноор хот даяар үүмэн дэгдэнэ. Ингээд хотын ядуус бүгднийг идэж баячуудын гэрлүү дайрч хүч хэрэглэх дээрэмдэх явдал газар авч эхэлдэг. Тэгсэн цагдаа нар тэднийг энэ удаад хүчээр дарж чадлаа. Үүнтэй зэрэгцээд үгсэн молдогчингууд нутгийнхэнтэй шийдвэрлэх тулаанаа хийхээр бэлтгэцгэн. Маргааш болох тулаанд Амстердамыг бэлтгэжээтэл Женни ирээд Калифорни руу явах гэж байгаагаа хэлдэг. Амстердам тэрнийг дахиад ганцхан өдөр хүлээхийг хүссэн ч Женни маргааш гэхэд тэрнийг үгсэн байна гэдэгт итгэлтэй байлаа. Тэр шүн ядуусын хорооллоор баячуудын эсрэг бослого дэгдэх гэж байгаа учраас оролцох хүсэлтэй хүн шүн цонхон дээр лаасаж тавихыг сануулсан зар тарж байлаа. Ингээд дүүргийн бараг бүх цонх лаата хонсон учраас өглөө нь зориг орсон иргэд бүгд ажиллаа хаяад гартаа таарсан зэвсгээ барьцгааж цэрэг татлагыг эсэргүүцэхээр хотын төв рүү хөдөлцгөн. Үүнтэй зэрэгцээд үгсэн молдогчингууд болоод нутгийнхэн ч шийдвэрлэх тулаанд орохоор дор бүрнээ залбирлаа үйлдэнэ. Хотын төвд цугласан иргэд баячуудын байр руу дайрч хайр найргүй зодож тонон дээрэмдэж эхэлсэн бол тэднийг зогсоох хүч цагдаа нарт байсангүй. Хөөрөлд автсан өмнө дэгдэгчд гой ганган хувцастай хүмүүс бас харь арстнуудыг гудамжинд бариад хайр найргүй зодож байлаа. Энэ үеэр Калифорни руу явхаар хөлөг онгоцонд сууж байсан Женни дайралтад өртөж дайрамдууллаа. Хот даяар дэгдсэн өмнө самууныг цагдаа нарын хүчээр зогсоох ямар ч боломжгүй болсон учраас хот руу яаралтай армийн цэргүүдийг дуудаж авчирдаг. Ингээд удалгүй цэргүүд гудамжинд жагсагчдтай тулна. Тэгээд цэргүүд буудах тушаал авч хайр найргүй буудсанд жагсагчд тэр дороод харж зүгтайхад цэргүүдч цусанд бодогдсон гудамжаар урагш давшилцгаана. Харин хотын өөр хэсэгт үгсэн молдогчингууд нутгийнхэнтэй шийдвэрлэх тулаанд ороход бэлэн болжээ. Тэгсэн яаралтай дуудагдж ирсэн хөлөг онгоцууд хот руу их буугаар буудсанд тэдний сум хоёр бүлэглэлийн ихний тулалдах гэж байсан газарт тусаж эхэлсэнд бүлэглэлийн залуусч тулалдахаа болоод тэндээс бушуухан холдохыг хийж хэцгэн. Удалгүй байсан газарт нь явган цэргүүд ирж замдаа таарсан бүхэн лөө буудсанд хүмүүс тал тал тийшээгээ зогтцгаана. Юм харагдахгүй битүү тоос шорон дунд үлдсэн Амстердам руу Билл гиндүүлж дайрсан ч удалгүй тэд хоёулаа их бууны сумны дэлбэрэлтэд зохигдоод газар тунцгаана. Мос жирэгт нь Биллийн цээжинд их бууны сумны хэлтэрхий зоогджээ. Үгсэн молдогчин болон нутгийнхны бүлэглэлийн залуус ганц нэгээрээ цэргүүдийн эсрэг тэмцэх гэсэн ч бүгд буудуулаад амиа алддаг. Бурхны авралаар би жинхэнэ Америк хүний ёсоор үхэхэндэ. Ингээд Амстердам аавыг нь алсан хутгаар нөхрийг дуусгана. Дөрс солигдоход хот бүхэлдээ үхсэн, хүн чархсан хүмүүсээр дүүржээ. Дээрэмдүүлж хамаг юм алдсан Женнийг эргэж ирэхэд хүн чархсан Амстердам амьтаа төдийл хэвтэж байлаа. Тэр шүн цэргүүд хотын захад том нүх ухаад үгсэн хүмүүсийг нийтэд нь оршуулсан бол хотын дарга маргааш усан онгоцоор ирэх шинэ хүмүүсийг талх шөлөөр дайлж найрсахаар хүлээж авахыг тушаана. Учир нь тэр хүмүүс ирээдүйд хотын иргэд болж өөрт нь сонгуулийн саналаа өгнө гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Өнөөдөр бид олон сонгогч алдлаа да.
Ингээд амиа алдсан хүмүүсийг найз нөхдөд нь таних гэсэндэ хотоос өгсөн хүмүүсийн цогцос дээр лаасааж тавьсан байжээ. Энэхүү 4 хоног тэмцсэний эцэст цэргүүд босогчдыг бүрмөсөн дарж авч чадлаа. Энэ бүхний дараа өшөөгөө авсан Амстердам аавынхаа үлдээсэн сахлын хутгийг булшных нь хажууд боллоо. Түүний аав Санмартан хочид Валлоны булшны дэргэд заналд дайсан нь болох ярагчин Бэйл хочид Уильям Каттингийг оршуулсан нь одоо хүртэл Нью-Йорк хотын захад байсаар байгаа ч. За энд хүрээд энэ хуучны галзуу сонирхолтой киноны тайлбар маань дууслаа. Тэгэхээр энэ хүү кино гэхэд бороонд нь бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипстэй хамтран хүргэлээ. Хаан Чипсээ аваад задлаад хоч. За тэгээд энэ кино та нарт ямар санагдав да? Тэгээд бороогийн тайлбартай ойлгохдохоор байж таалагдсан бол та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас лайкаар бөмбөгдөд өгөөрэй манайхан. Онэртэ сабадарагуул сабадараад нэгдэрэ гэж. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзацгаа.